Сайн байцгаана монголчуудаа. Хонгилоо бодон сэрлээ. Энэ удаагийн сонгуулиар бид оюун эрдэмүүд анхыг зайлуулж, алдагдсан 8 жилийнхэн алдсан юмудаа буцааж авнаа. Манай ардсан нам бол энэ сонгуульд хэрвээ ялах юм бол ардын намын үед имчилгээ дижээдийн цэгт очиод байсан эрдэнэт үйлдвэрээ бид хувьд шилжүүлнэ. Ингээд Оросоос авч ирсэн мундаг залуустаа 49%-ийг нь буцаан өгч хяналт тавиулнаа. Тэгэх юм бол манай сахал эрдэнэ дэг маань ч гэсэн буцаад нутагтаа 50 амгалан хүрээд ирнэ гэж бодож байна. Нүүрсний хулгайг таслан зогсооноо. 5 толгойд гадны хөрөнгө оруулалт татж, доктортой байдлыг бий болгож эзэмшүүлнэ. Монголчууд маань бол зөвхөн амнаатан аваад, датуран аваад явах тийм шударга тогтолцоог бий болгоно. Шударгал байцгаая л да. Энэ хэрэгтэй. Энэ манай хүн нам. Энэ миний юу ах манай хүн нам байна. За бид бол зөв хүн электрат дэвсэл бидний оюу толгойн гэрээг дахин шинчилж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ. Датурын орчныг сайжруулж хуучин хийгдэж байсан Дубайн хилцээрийг дахин авч хилцнэ. За тэгэх юм бол манай сайхнаа маань ч гэсэн ясамар нутагтаа хүрээд ирнэ гэж бодож байна. Ер нь энэ данхын сайхнаг их чангалсан байлээ шүү мог. Бид бол 2 дахь эрдэнэт, 2 дахь оюу толгойг бий болгох үүднээс цагаан суургын ордыг доктортой байдлыг хангаж үндэсний баялаг нь манай хэдэд үлдээх арга хэмжээг авнаа. Яг хөтэ Монгол хүн эл дэмжиж байгаа шүү дээ. Цаашдаа цагаан суургаж шаардлагатай дэд бүтцийн асуудлыг бид концессийн гэрээгээр төсвийн хөрөнгө оруулалтаар шийдэж өгнө. Цаашдаа ер нь стратегийн энэ орд газруудад төр хувь эзэмшдэг асуудлыг таслан зогсооно. Энэ талаар бол одоо манай чухал нэг дүү, миний фаворит дүү үгээ хэлж байгаа. Үндэсний бислээс нэр дэвшиж байгаа номтой баярыгаа та бүхэн сонгоорой гэж хэлмээр байна. За энэ их сайн залуу байгаа шүү. Энэ цэгэр ертөнцөөс хамгийн сайн хүнийг олоод ирээ гэх юм бол би номтой баярыгаа дагуулад көтлөөд ороод ирнэ. За тэгэхээр номтойгоо ингээд хийчихье. За ер нь бол авилгатай холбогдсон төрийн албан хаагчдынхаа ялыг бид хөнгөлнө. Сүүлд 15 жил болгосон байна лээ. Тэгвэл хөнгөлнө. Буцаага зүгээр торгуул ногдуулдаг болно. Тэгэхгүй бол төрд ажиллах хүн байхгүй болох нэ. Ер нь сайхан хялбаршуулаад ингээд шийдээд явчихнаа гэж бодож байна. Бид 2015 онд бидний баталсан 33 их найдын өршөөлийн хуулийг дахин хийнэ гэж бодож байна. Эдийн засгийн өршөөлийн хуулийг шинжилэн баталж Монгол улс дахин нэг удаа томоохон хэмжээний өршөөлийн хууль гарганаа. Эрх мэдэл, албан тушаал, авилга хээр гахуулын хэрэгээр яд нийтэлж байгаа. Шалгагдж байгаа хүмүүсээ дахин нэг удаа өршөөл үзүүлнэ. Энэ дотор би бадамжуунагаа бас оруулнаа гэж бодож байна. Тэгэхээр ер нь бол Монголын төр зүтгэсэн хүндээ халттай байж болохгүй. Энэ болохгүй шүү, болохгүй. За тэгэхээр бидний бэлдсэн сагсанд энэ юу болоо юм бэ? Аны гаргаач. Захиалгаар бүлэглэн хүний амьд хүрсэн гэмт хэрэгтнүүдийг дахин зохих шийтгэлийн оногдуулнаа гэж бодож байна. Энэ Санжаа сүрэнгийн зоргийг хэн алсныг зориг өөрөө л харсан шүү дээ. Тэгэхээр бид энэ нөхрийг одоо олж арга хэмжээ авнаа. Та бүхний ардсан нам, хүн нам, үндэсний эвсэлд өгөх санал бүхэн миний хувьд алс голын Америк орноос бутлаан дослоод зангаагаан зүгээд очих уугүй юу гэдгийг хийдэг хариуцлагатай сонголт болно гэдгийг та бүхэн битгий мартаарай. Наадмын зүлэг ногоон дэвжэн дээр зэсэн гүрэн дээлтэй дэм золгох элбэгээтэй сайхан ерөөлийг дэвшүүлье. Сонгуульдаа та бүхэн идэвхтэй оролцоорой гэж хэлье. Миний Монгол мөнх оршигэй.